За бүгдээрэнд нэг өдрийн мэнийг хүргэе. Монголын ирээдүйн болсон яг одоо удахгүй Монголыг ирэх 10 жил, 20 жил хөгжүүлэх энэ сайхан залуучуудад өөрийнхөө санаа бодлыг, туршлагыг өнөөдрийн ихтгэлийн сэдэв бол та бүхний мэдгээр engine is time. Гайхаж магадгүй. Гэхдээ энэний учрыг би та нартай тайлбарлана. GMIT сургууль маань Монгол улсад инженер, технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг томоохон Монголын бас өрсөлдөгч сургууль болоод хөгжөө явж байгаа. Би өөрөө бас инженер. Инженер гэдэг өөрөө асар их юм том өргөн цар хүрээтэй ойлголт. Чингис хааны нэг үг байдаг. Дархан хүн бурхан ухаантай гэж. Гэхдээ тэр хүмүүс хуучны хэлдгээр дархан хүмүүс одоо цагийнхаар бол инженерүүд байсан. Өнөөдөртөө би та бүхэндээ 15 минутанд маш товчхон та бүхний минь амьдралд, залуучуудын амьдралд ирээдүйд хэрэг болох сэдвийн тухай мэдээлэл өгөх гэдэг. Ингээд хэлтгэлээ эхлэе. Энэ ирээдүйд хамгийн хэрэгэлттэй байгаа 10 мэргэжил. Шинжлэх ухаан технологи хөгжихийн хэрээр, хиймэл оюун ухаан хөгжихийн хэрээр эрэлт хэрэгцээтэй болж байгаа мэргэжлүүд. Дата аналист, автоматжуулалт, робот хөгжүүлэлт, кибер аюулгүй байдал. Одоо бүх төрлийн шинжлэх ухаанд AI технологиг ашиглаад эхэлж байна. Тэгэхээр бид яаж үүнийг дагаж хувьсаж өөрчлөгдөх ёстой вэ гэдэг том асуудал байна. Тэгэхээр магадгүй өнөөдөр энэ тангинд сууж байгаа мэрэгчлээ сонгох гэж байгаа ирээдүйн оюутан залуучууд, мэрэгчлээ сонгогдсон байгаа залуучууд, ажлын гараан дээр гарцсан байгаа залуучууд энэ танхимд байгаа. Тэгэхээр та нартаа энгийн бөгөөд үн цэнтэй товчхон мэдээллүүдийг өгөх гээд. Ер нь инновац гэдэг бол дэлхийг өөрчилж байгаа. Дэлхийг гэлтгүү одоо сансар окторгүй гариг, орон зай, цаг хугацаа бүх зүйлийг. Бидний мэдэхгүй байгаа шинжлэх ухаанд маш олон өөрчлөлтүүд гарч байна. Энэ бүхнийг хийж байгаа хүмүүс нь инженерүүд. Хэрв та нар энэ инженер гэдэг үгний утгыг салгаад ойлгох юм бол engine гэдэг эртний латин хэллэгний үг. Гоц ухаан, бүтээл, өвөрмөц, шийдэл гэсэн утгатай. Энэ дээр тулгуурлаад бүтээгч гэсэн санаа гаргахж инженер гэдэг үг бий болсон. Өнөөдөр Батцангэл захирал маань бас илтгэл дээрээ бас танилцуулж ирсэн. Технологи хөгжөөд энэ технологийн хувьсгал ер нь юу болов вэ? 1765 онд анхны уурын хөдөлгүүр. За ингээд Tesla хувьсггүйдлийн төхөөрөмжийг бас бий болгосон. Анхны одоо онгоц хамгийн анхны том төмөр каркасан гүүрэн байгууламж. Ингээ 1989 онд анхны компьютерууд албан ёсоор дэлхийд зарлагдчихсан. Тэгээ та нарын маань мэддэг өнөөдрийн бүгдээрнгийнх нь одоо хамгийн супер эзэмшиж байгаа технологи бол гар утас. 2017 онд Стив Джобс анхныхаа iPhone 1 загварыг дэлхийд сурталчилж гаргаж ирсэн. 2010 оноос ахуулаад artificial intelligence буюу хиймэл оюун ухаан гэдэг зүйл бидний амьдралд, технологид, интернетээр суурилсан олон гайхамшигтай бүтээлүүдийг гаргаж ирсэн. Энэ бүгдийг инженерүүд хийсэн. Тэгэхээр инженерүүд бол бурхтууд гэж би боддог.
Энэ амьдралыг өөрчилж байгаа цаг хугацааг маш богино хугацаанд авчирж байгаа энэ том өгөгдөхүүнийг хийж байгаа бүтээлч нар, инженерүүд. За тэгвэл геологи уулуурхайн салбарт манай хаалттай ресурс компани маань уулуурхайн чиглэлээр, алтны үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Байгууллагадаа 6 жилийн хугацаа өнгөрч байна. Энэ цаг хугацаанд дэлхийн нийтрээ өөрчлөгдөж байгаа энэ бүх зүйлийг бид бас тодорхой хэмжээнд технологиудаа дэвшүүлэхээр зориод ажиллаж байгаа. Тэгэхээр энд бид бэлэн байна уу гэдэг асуулт. Өнөөдөр уулуурхайн салбарт химэл оюун ухааныг ашиглаад үйлдвэрлэлийн салбарт ашиглаад эхэлжлээ. За мөн дээрээс нь байгалийн баялаг болох газрын хөрсөн доор байгаа ашигт малтамлыг алсын зайнаас болон оюун ухаанаар тодорхой хэмжээнд химэл оюун ухааныг ашиглаж өгөгдлийг боловсруулж түүний нөөц, ирээдүйн потенциалыг тогтоодог ийм боломжууд гараад эхэллээ. За бидний мэддэг хөдөлгүүр дээр суурилсан буюу түлшээр ажилладаг байсан машин механизмууд бүгд цахилгаан болоод эхэлсэн. Ашигт малтамлыг баяжуулах технологи дээр энэхүү одоо томоохон дэвшилтүүдийг авчирсан өртгийг бууруулах томоохон технологиуд нэвтрээд эхэлсэн. Харин одоо бид бэлэн байна уу гэдэг асуудал. Яг энэ технологиудыг хөрсөн дээр нь нутагшуулахад Монгол инженерүүд бэлэн байна уу гэдэг асуудал. Тэгэхээр бид өнөөдөр монголоор альва асуудлыг төсөөлж болохгүй, бид дэлхийн хүн болох ёстой. Дэлхийн хэмжээнд сэтгэх ёстой. Дэлхийн хэмжээнд амьдрах ёстой. Энэ Монголын баруун бүсд байгаа алтны ерөнхийдөө төслүүдийн байршлууд бид энд байгаа. Манай компани. Арталд нь байгаа суурь зураг бол бидний ордын нөөцийг илэрхийлсэн хоёр төрлийн шин чанараар баяжигдах алтны үндсэн ордын хөдөр. Анх бид 2020 онд одоо яг ийм талд дөнгөж нөөц бодчихсон ашигт малтамлын одоо нөөцийг бий болгоод ингээ ковидын үед энэ төслийг эхлүүлсэн. 23 он томоохон бүтээн байгуулалтуудыг хийсэн. Үйлдвэрлэлийн ашиглалтанд оруулсан. 25 онд энэ жил бид нар дэлхийн томоохон хэмжээний бутлуур ялгалтын үйлдвэр мөн дээрээс нь Монголда хамгийн урт конвейерийн систем буюу эрчим хүч үйлдвэрлэдэг конвейерыг Алтай нуруунаас олборлсон хөдрийг бутлаад энэхүү ашигт малтамлаа 7 км зөөдөг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг шинэ технологиг Монголд анх удаа нутагшуулж байна. Энэхүү конвейер маань бид энэ мөрөөдөл байсан. Яг үннийг хэлэхэд технологийн олон компаниудтай уулзсан маш хурдтай хөгжсөн. Яагаад бүхэл бүтэн газар зүйн хувьд 800 метрийн өндөрлөгийн төвшингөөс доош уруудж байгаа зүйл эрчим хүч үйлдвэрлэж болохгүй вэ гэдэг санаанаас хахуулаад энэ төслийг эхлүүлсэн 3 жил судалсан. Одоо энэ жил 7 сард бид нэр ашиглалтанд оруулах гээд явж байгаа. 27 онд бид нар дараагийн дэвшилтэт технологи буюу Монголд анх удаа хүнд баяжигдах шин чанарын алтны боловсруулах үйлдвэрээ бас ашиглалтанд оруулах гээд судалгааны шинжилгээний ажил ерөнхийдөө дөгчихсөн. Одоо зураг төслийн ажил руугаа орцсон явж байна. Энэ бүхний үр дүнд аз жаргалтай дээрээс нь монголчууд баялагтай эзэн болох энэ боломжийг илүү шинчилсэн инновацлог технологиор суурилсан уулуурхайн тэргүүлэгч компани болох том зорилтыг тавиад явж байгаа. Бид оюутлага биш л дээ. Оюутлага бол паблик компани. Харин хаалттай ресурс компани бол үндэсний компани. Тэгэхээр энэ төсөлд нэг ч гадны ажилтангүйгээр дандаа Монгол инженерүүд энэ төслийг бий болгосон. Энэгээрээс бахархдаг.
Та нарт ийм гоё ирээдүй байна гэсэн үг. Энэ төсөл 2040 он хүртэл үргэлжилнэ гэж боддоо. Энэ сууж байгаа залуучууд удахгүй энэ зунаас ахуулаад дадлага хийгээд танад ажилд орё гэд ирнэ гэдэг 100% итгэлтэй байна. За залуустад өгөх гээд байгаа дараагийн сэдв. Ер нь инженер хүн гэдэг мэдлэг боловсрол уншсан зүйлээсээ мөн дээрээс нь их сургууль заасан тодорхой хэмжээнд амьдралынхаа туршлага дээр тулгуурласан хард скиллүүдийг эзэмшээд гардаг. Гэхдээ энэ яг 100% гэж тооцох юм бол яг үнийг хэлэхэд та нар их сургууль төгсөөд гарахад 30%-ийг нь л эзэмшиж гарна. Үлдсэн 70%-ийг та нар амьдрал дээр суралцдаг. Энэ бол чухал чанар. Гэхдээ амжилтанд хүрнэ гэж байгаа бол ганцхан хард скилл байгаа хангалт байхгүй. Энд байгаа soft skillүүд буюу амьдрал дээр суйрлаж хувь хүн өөрөө өөрийгөө хөгжүүлэх чанаруудыг эзэмшснээр илүү богино хугацаанд амжилтанд хүрэх ийм боломжуудыг гарцыг нээж өгдөг шүү залуусаа. Маш сайн анхаарал аваарай. Энэ бүх зүйлд нийлжээж амжилт болдог. Энэ дэр нэг ийм үг та нартаа зориулаад би одоо өөрийнхөө туршлага дээр тулгуурлаад бэлдсэн. Та нар асуудлыг ганцхан одоо шийдэх гэж байгаа биш, ирээдүйг өөрчлөх гэж байгаа хүмүүс. Маш гоё том мөрөөдөлтэй байх ёстой. Хайрцагт сэтгэж огт болохгүй. Дэлхийн хэмжээнд сэтгэх ёстой. Бид дэлхийн хэмжээнд сэтгэжээж дэлхийн хүмүүс болно. Өөрөөрөө бахархах, өөрийгөө ил гаргах, тэгээд ирээдүг бүтээ. Энэ миний дуртай шүлгийн нэг л дээ. 1870-ад оны үед зохиогдсон шүлэг. Английн яруу найрагч Хенри гэж хүний зохиосон. Энэ хүний Invictus буюу энд өгч байгаа санааг 27 жил шоронд сулсан Өмнөд Африкийн ерөнхийлөгч Нельсон Мандела 1994 онд хийсэн спич дээр Invictus буюу ялагдашгүй бай гэдэг үгийг хэлж тухайн үед арьс өнгөний тэмцэл нийгмийн хүнд байсан үеүүдэд Өмнөд Африк улсыг шал өөр сэтгэхүйтэй маш том боломжийг олгосон ийм спич хийсэн. Энэ бол дэлхийг өөрчилсөн спич. Энэ шүлэгний утга нь харанхуй байж болно, хэцүү байж болно. Гэхдээ битгий шантраарай. Үргэлжийн мөнхийн та нарт гарц гаргалгаа амьдралыг өөрчлөх боломж байдгийн шүү гэдгийг яруу тодор харуулсан ийм том философитой шүлэг. Тэгэхээр залуустаа хамгийн сүүлд нөхөх гээд байгаа мессеж юу вэ гэхээр зэрэг амьдрал чинь бүгд та нарын гарт байгаа шүү. Хувь заяанда эзэн болоорой, ирээдүг дэлхийн хүн болж эзлээрэй гэж хүсье. Баярлалаа.